барилж гисэн 1997 онд Ангаймгийн баяр наадамд төрүүлж аймгийн арслан цолыг бүтэж байсан. 98 оны улсын баяр наадамд Ангаймгийн баяр наадамд төрүүлж аймгийн арслан цолыг бүтэж байсан. За ингээд улсын арслан эрхэм баяр аймгийн арслан бүрэн төгс нарын 8-ын давааны барилдааныг дахин харъя. За золгонгуудаа шууд мордчихсон доо. За энэ мэх бол дахиад одоо аригчаа зам дээр ирж мэдэх юм байна. За түүнийг бол тооцоолж гарч ирж байгаа хаа аригчаа зам. За тэгэл нөгөө хүний дархан мэх гэдэг бол ер нь хэцүү шүү дээ. Тэгээ хорьсон чинь хороогүй чинь гэдэг бол одоо хүний тэгэл хийл сурсан дархан мэх. Заримдаа бол ер нь тэгээ сандарсан үедээ бол өөрийн мэдлгүй тэгэл рефлексээр хийждэг л шүү дээ. Хүний дархан мэх гэдэг бол. Тийм учраас бол одоо бүрэн төгссөн үед бол алдах юм байхгүй. Өөрөхийн шийдсэн мэхийг мордод юм уу хутгад юм уу ямар ч байсан тэрийгээ бол хийж үзээл тэгэл одоо эцсээ үзэх байх. Саригчаа зам бол түүнийг хариулаад одоо ямар юм хийхээ гэдгийг бол одоо мэдээж зөвлөгөө аваад гарч ирж байгаа байх. Тийм учраас бол аригчаа зан яаран золгочийг бол бодохгүй байх. За мэдээж бол дасгаж, лен доктоож, өөрөө элэг үсэнд үрж барилахыг бол бодож байгаа хаа аригчаа зан. Цаарга элэг үсний барьснаас яаж барилах вэ гэдгээ бол төлөвлөж гарч ирж байгаа байлгүй дээ. За улсын зан аригчаа улсын арслан Мөнхбаатарын зүүн гарын талбаж тойруулалт татаад авсан барилдааныг дахин харъя. За энэ бол одоо гэрийн бяр хоёр шууны бяр сайн байна гэх нь л харагдаж байна. За ингээд улсын зан аригчаа аймгийн арслан бүрэн төгс нар барилтаар чирхэд бэлэн боллоо. За хоёр авраг дээр очиод хоёр авраг зөвлөгөө өгч байна да. За манай аригчаа зам бол одоо сайхан бяртай, мэхэдтэй, мэхэн дандаастай, жудагтай, биеийн сайхан авчулдаг. Сайхан бөхтөө. За ингээд үндэсний баяр наадам их Монгол улсын 806 жил ардын хэвсгэлийн 91 жил үндэсний улсын их баяр наадмын хүчилэг хэм барилдааны 9-ийн даваа эхлэж зүүн талын дэргүү мөнө дархан аймгийн булган сумын ариат нийслэлийн хөдөлгөөн дэргүүлийн газар магс бүрөө их бүхэлдэх төвчний бүх улсын зан аригчаа баруун талын сүдэрээс Увс аймгийн давс сумын ариат алдар спортын хороо тулааны 4-р цэглэг станц төрийн өмчит компани Уснур үхэн дэвжээний бүх аймгийн арслан бүрэн төгснөр зүүн мөрөн талын засварлуудаа ханаруулан барилдааны дэвжээнд дэвэн дэвсээр гарч ирлээ. Үедээ одоогийн байдлаар гарид цолны болцод хангаад байгаа. За бүрэн төгсгөрсөнгийн хувьд бол ер нь бүрэн төгс начингийн хувьд бол ер нь сүүлийн арслангийн хувьд бол сүүлийн одоо 5-ын даваанаас хойш 4-ийн даваанаас хойш ер нь их шуурхай барилдаан үзүүлээд байгаа да. Маш их шуурхай барилдаан. За улсын зан аригчаа бол одоо бүх юм төвлөрүүлээд төрийн сүлдэндээ залбираад уул уснаа залбираад л ингээл за одоо яаж барилдахын төлөвлөө л урагшаалгаж явна. За аймгийн арслан бүрэн төгссөн үед бол үнэхээр одоо шийтсэн юм мэрэндээ тавал. За бодох юм байхгүй ер нь шийтсэн мэхээгээ зөрөгтэй барилдаарай гэж л зөвлөж гаргасан байх.
Түүнээс одоо аригчаа хүлээж барилдаарай гэж лав зөвлөөгүй нь тодорхой. За улсын зан аригч аймгийн арслан бүрэн төгснөр тэргүүн бариулаад шалгаж үлдсэн. Хаал явна одоо яаж бодхоол төлөвлөж байгаа бах. За аригчаа зааны бас тактик баха. Ер нь залуу бүхийг бол эрийн дарж жаахан тогтоож тун яаралгүй барилдана шүү гэдгийг бол хашир авраггүй зөвлөж гаргасан байх. Юу юуг золгоод барилдуулдаг залуу хүчин гарч ирсэн гэрэн дээр л ганцхан дарж явж байгаа шүү дээ. Тийм учраас бол өргөх гэж юм ярахгүй байх шиг байна да аригчаа зам. За ингээд хоёр үхэрж эхэллээ. За хоёр үхийг бол одоо улсын зан аригчааг улсын гарахаас бол улсын бүх цоллогч Батболд, аймгийн арслан бүрэн төгсийг улсын манлайц бол улсын бүх цоллогч Ташсамдгийн цогцол нар засч байгаа. За вэрэ зэрэн дээр тугтраад нэг тэнцэрэл дулаад тогтоочлоо. За улсын зан аригч аймгийн арслан бүрэн төгснөр барьцуулаацалдаа л байна. Одоо сая шиг тэгээд гарын таллаад өрөөдөө болч бас болж л байна шүү дээ. За тийм учраас нэг бүрэн төгссөн баруун гарын зүүн гарын таллаад өрчихсэн гэсэн бодол бол аригчаад байгаа л бах та. Мөнх Баатрыг таллаад өрчих юм чинь одоо бүрэн төгсийг бол таллаад өрчихөд бас үгүй их газаргүй. За бүрэн төгсч ирэн дахимдан суйлан мордон. За тэгтээ одоо нэг юу чинь өндөрцөг хүнийг барай зөрөн дээрээс суулчих нь юу бол. За улсын зан аригчаа бол шуудганы барьснаас ялангуяа сайн барилдан. Хутган давуулж барил гойдон. Зааман хөл торн хонгодон. За Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын даяар дурсагдах далайдын дархан авраг жигжидийн Мөнх Бат аврагын үндэслэн байгуулсан их шивдээ сургуулийг сурч төгссөн. За дараа нь бол цагдаагийн академиг төгссөн. Эрх зүйч багш тасгалж явуулагч мэргэжилтэй. Улсын баяр наадамдан 7 удаагаан шүгрөөд байгаа. Энэ цаг үеийн одоо шилдэг заануудын нэгэ. Тэгээд өнөө жил ямар ч байсан гард цол өвтчихсэн. Гард цол бол одоо өөрт нь байгаа. Одоо тэгээд аслан болох уу? Төрийн баяр наадмын дөрөв өгөхөөр тодорхой гэдэг нь бол хэдхэн мөчийн дараа тодорхой болно. За аймгийн арслан бүрэн төгс
Тэгэл дутуухан барилж байна. За сайхан тогтоож барилж байгаа. Тэгээд барилцуулж явангуудаа шийдэмгүй юм аягэрэ гэдгийг бол бас агсан байхыг үүсэх аргагүй. Бас хамаагүй яарч хөдөлж бол бас мэдээж болохгүй. За одоо Архангай аймгийн Булган сумаас бол улсын арслан мөнгө хэрдэн дэргүүтэй олон мөгч өдөрж авсан. Увс аймгийн Давс сумаас бол Монгол улсын арслан Мядгийн мөнгөн өнс гэж үнэхээр нягт барилдаантай сайхан арслан улсын баяр наадамд 2 удаа зүрлж байсан. Сайхан барилдаж байсан 15 удаа шүгүрсэн төрийнхээ тугийг одоо 85 удаа тойрсон гэсэн тооцоотой арслан шүү дээ. Мөнгөн арслан маань за түүний нутгаас одоо залгаж гарч ирж байгаа залуу гүчтэн бол аймгийн залуу арслан бүрийн бүрэн төгс за эмчрүү очсон. За заан арслан хоёр бол за мэдээ зааны тухайд бол яарахыг бодохгүй хаа. Яг төрөлдлөхийг бодно. За бүрэн төгс бол харин барьцаа онгод шийдсэн мэт хэрж мэдэх юм байгаа юм. Тэгтээ одоо төрийн наадмын дөрөв зүр төрүүлээд шалгагдсан үлдсэн мөгчүүд маань бол шоонд найдаж барилдах юм бол тэгэл бас л шүүмжил өртөө шүү дээ. Тийм учраас бол хоёр бүхэн шоон төрөлгүйгээр саялцчих болов уу гэж ингэж бодогдож байх юм. За улсын зан аригчаа бол ер нь улсын баяр наадмаас бусад томоохон барилдаануудад цагаан сар 2-оос бусад барилдаанууд бол ер нь сайн барилдсан, хүмчудаа дөрвөлж үзүүлсэн. За хамгийн сүүлийн тодорхой жишээ бол 2005 онд Өврангай аймгийн хар хоринд улсан өндөр гэгээн зануу зэрэг мэндэлсний 370 жилийн онд шиг наадамд улсын даян аварга өсгөр яваргыг өвдөж шороод дуус төрүүлж байлаа. За заалхимхэн барилдаан Монгол өвхийн өргөнд болдог барилдаануудад олон төрүүлсэн. Барилдаа алгасалгүй сайхан барилддаг. Одоо байнгын бэлтгэл сургуультай шилдэг хүчүүдийн нэг ч очоолоо. Аригчаа зан. За оюулан бол гард цолыг кармайлцсан байгаа. Тэгээ одоо цолоаваагүй учраас бол заан аймгийн арслан гэж ярина. За улсын зан аригчаа аймгийн арслан бүрэн төгснөр талбай голлохоор явлаа. За тэгээд насны хувьд бол одоо тэгээд 12 насны зэрэг байгаа юм байна да. Хоёулаа луу жилтэй. Аригчаа бол 1976 онд төрсэн луу жилтэй, бүрэн төгс 1988 онд төрсэн луу жилтэй хоёр бүх. Энэ баяр наадмын тэргүүн марийн төлөө шалгаж үлдсэн. Залуу нас гэдэг бол одоо бас давуу тал. За аригчаа зааны хувьд бол төрийн баяр наадамд урд нь шүгийн дөрвөлтөлчихсэн, олон жил барилдчихсан барилдааны гашив дуршлаг байгаа. Бас энэ нөөрт нь бол илүү зүйл давуу тал юм. За тэгээд одоо хэн ухаан гаргасан нь, хэн бяр гаргасан нь, хэн зориг гаргасан нь, хэн мэхэн даалгаж хийсэн л давна да. Давхтан одоо улсын баяр наадамдаа төрүүлнэ гэсэн үг. За манай наадамчин болон бүхний хойднууд телевиз үзэгчид бол ер нь ястаа амьсгаа даран харж байгаа хаа хоёр бүхний барилдааныг.
За улсын зан аригч аймгийн арслан бүрэн төгснөр өстөр тавьсан аригчаа зам бол одоо тэгэл Монгол өхөөргөндөг аймгийн арслантай барилдаж байгаа л гэж бодож ярих хэрэгтэй юм да өөрийгөө ирэлж гурцалж. За аймгийн арслан бүрэн төгс дахиад эмчилгээ хийхээр эмчтэр очсон. За 3 гарны жижиглэл юм баг шиг байна зүгээр. За ер нь анхаарлаа тун сайн төвлөрүүлж байна да. Улсын зан аригчаас асуулынхаа мөрийг дөччихсөн. За хоёр бүх дахиад өрж эхэллээ. За арын сайхан хангай нутгаас бол Монгол улсын алдарт аваргууд төрж гарсан луугны алдарт вандан аварга. За завсрын үед төрсөн болохоос ер нь дан шиг наадам тэгээд энэ улсын баяр наадам болдог байсан бол ер нь дархан аварга цолыг бол хэдийн нэг бүртэх ийм сайхан бүх байсан. Харамсалтай нь бол яг дан шиг наадам 12 онд завсарлаад тэгээд одоо уул тайлгын наадам гэж 1921 онд ардын хувьсгал ялтал түүнээс хойш одоо 1924 он хүртэл үргэлжилсэн энэ наадмуудад бол 9 удаа төрүүлж үнэхээр гайхамшигтай амжилтыг үзүүлсэн. Ийм бүхэл Архангай аймгийн Батсангал сумын харьяат олон дүмдэн луугны вандан аварга гэж ялдарсан алсан хүүгийн вандан аварга. За түүний дараа Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол улсын даян аварга Сэдэн доржийн Жимд өчр. Манай Өсгөр аваргын өвөө Монгол улсын даян аварга Нацгийн Жамин аварга 1926-28 онуудын улсын баяр наадмыг төрүүлж Харангай нутагтаа дөрийн наадмын дөрөв авчирж байсан. Монгол улсын даян аварга Сэдэн доржийн Жимд өчр 1944-1950 онуудын улсын баяр наадамд одоо 2 удаа төрүүлж улсын аварга даян аварга солиодыг өтсөн. За дараа нь бол Монгол улсын авиатамирчин даян аварга өсөх баяр төрийнхэнх баяр наадамд 4 удаа төрүүлж Монгол улсын даян аварга солийг хүртээд байгаа хараахан дархан аварга төрөөгүй. Ийм аймаг за Ус аймгийн асуулууд одоо ардын хувьсгалын жилүүдэд улсын дархан аварга баян мөнгө, улсын аварга балжин юм, улсын аварга мөнгө тэгээд 3 аварга төрж гараад байгаа. Үнэхээр одоо бүхий үлгий хоёр аймгаас бол одоо бүх шалгаж үлдсэн байна. За түн дундан алдар торлоогийн баян мөнгө аварга төрийнх баяр наадамдан анхудаа 10 та төрүүлсэн энэ хосгүй амжилтыг үзүүлж тухайн үед дээд амжилт тогтоож байлаа. Ус аймгийн Наранбулаг сумын харьяат улсын аварга балжин юм ардын хувьсгалын төв 70 жилийн анги баяр наадмаа төрүүлж улсын арслан золыг өртөж за ингээд 1989-94 онуудын улсын баяр наадамд одоо үлзүүрсэн улсын баяр наадамд 2 удаа ёстолсон амжилтаараа 1995 онд Монголын үндэсний бүхий холбооны цэцдийн зөвлөлийн хурлын шийдвэрээр улсын одоо аварга солыг өртөж байсан. За тэгвэл өнгөрсөн жил Ус аймгийн Баруун Турун сумын харьяат мөнх бат төрийнхэн баяр наадамд 4 төгтөө давтсан баяр наадамдан 10 давн төрүүлж улсын аварга хэмээх хэрхэн хүндэттэй золыг хүртсэн. За одоо олон ёсны үлгий гэж хэлж болох Ус аймгаас бол ингээд одоо халах дөрвөд баяд 3 аварга төрж гараад байгаа. Ийм одоо бас нэг сонин түүх байдаг.
Наадамчин олон ер нь хоёр бүхийг шуурхай сайхан барилахыг сануулаад ухайлаад байна зүгээр. Бас хамаагүй чи яарч барилдаж болохгүй л дээ. Үнэхээр одоо хариуцлагатай даваанд. Одоо энэ 9-ийн даваа төрийн баяр наадмын төрүү булаалдах даваанд бас илүү одоо хариуцлагатай даваа гэж юу байх вэ? За улсын зан гарагч аймгийн аслан бүрэн төгс нарын барилдаан одоо үндсэн хугацаанд бол одоо аялцаагүй ингээд 30 минутын хугацаа өнгөрсөн учраас хөлийн дэцэлсэн гарцсан сэрэтэр шодож одоо барьсан гол барилдууд гарууллаа. Баруун золохгүй зүүн золохгүй гэдгийг шодож байгаа хоёулаа элэг үсэн жигнээс барилдана. Хамгийн ихний шахааны барьцуул мэдээж барьсан төрөйгүүд элэг үсэн жигнээс барьж барилдуулдаг дүрмтэй. За үндэсний баяр наадмын үндэсний бүхийн барилдааны дүрмийг бол Монгол улсын засгийн газараас баталдаг энэ журмтай. За Монгол улсын их хурлаас баталсан үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу сүүлийн жилүүдэд наадаж байгаа. За энэ хуулийг хэрэгжүүлэх одоо дүрм нь бол үндэсний баяр наадмын үндэсний бүхийн барилдааны дүрм. За энэ дүрмд бол одоо даваа бүрийн үргэлжлэх хугацааг бол зааж өгсөн байдаг. За ингээд 8-9-10-ын даваа бол үндэсний баяр наадмын үндэсний бүхийн барилдааны дүрм 30 минутын хугацаанд үргэлжлэх гэж байна. За ингээд хугацаанд аялцааг бол шихааны барьц буюу сэнжигдэн элэг үсдэх, дан шуудагдах, давхар шуудагдах барьцыг бол барилж барилдуулдаг. За энэ барьцнаас бол барилдах үндсэн хугацаа 3 минут аа. За 3 минутаас өмнө барьц задрал дараагийн барьцанд. За баруун сэнжигнээс нь нутгаад авсан. За бүрэн төгс халаа тавиулсан.
За улсын зан аригч аймгийн Арслан бүрэн төгс нар Синжигэл өвсний барьснаас барилдаж эхэллээ. Зүүн талаар анзуулгаад Синжигэл өвсний барьцтай. Их лавхан зүүн золгоцсон чинь байхгүй ер нь нэрвэлжин дүү барьцтай л байна. За хоёр хөл Синжигэл өвсний барьцтай хэвээрээ л. За Синжигэл өвсний барьцтай хэвээрээ л байгаа барилдаа бол ер нь тоглол хин хин санаачлаг гаргасан юм алга байна. За барьцадраа тавьслаа. За 1921 онд манай оронд ардын хувьсгал ялж 1924 онд Ангатгаар үндэсний хуулиан батлаж бүгд найрамд хулсаан тунхагласан. Ингээ 1925 оноос тэр өөр дөмн 22 оноос тэмдэглэж эхэлсэн цэргийн наадмыг бол улсын баяр наадам гэж тэмдэглэж байхаар шийдвэрлсэн. За түүнээс хойш бол одоо жилбэр өдрийг хүртэл улсын баяр наадмыг тэмдэглэж ирсэн юм уламжлалтай. Тэгээд 1925 оны улсын баяр наадамд Хинтээ аймгийн Баян хотор сумын хриад тухайн үедээ Цэцэн аймгийн Босоо самдан гэж алдарсан Гайн Журживын самдан Арслан цолтойгоор дөрвүүлж улсын аврах цолыг бүтсэн. Ийм төвхтэй тэр жилийн баяр наадамд Архан аймгийн Захир сумын хриад олон төмөндөө буур гэж алдарсан нацгийн Жамин аврах төрөхийн баяр наадамд анх удаа ирж барилдаад үзүүлж улсын Арслан цолыг бүтсэн байдаг. 1926 оны улсын баяр наадамд Архан аймгийн Захир сумын хриад Монгол улсын авиа тэмэрчин даян аврах нацгийн Жамин аврах төрүүлж улсын аврах цолыг хүртэж Босоо самдан аврах үзүүлж байсан. За 1927 оны улсын баяр наадамд Хөрхөн аймгийн Санд сумын хриад олон төмөндөө Мэтэн аюур гэж алдарсан Монгол улсын АрсланОномживын аюур анх удаа дөрвүүлж Савхан аймгийн Досон Цэнгэл сумын хриад цэргийн химээг шагж үзүүлж байсан. Энэ төвтэй. За 1928 оны улсын баяр наадамд Буур Жамин аврах хоёр дахь удаа дөрвүүлж Монгол улсын даян аврах цолыг бүтсэн. Хөрхөн аймгийн Мэтэн аюур үзүүлж байсан. 1929 оны улсын баяр наадамд Архан аймгийн Өлзий сумын хриад Өлдийн Босоо бандар гэж алдарсан Монгол улсын Арслан Баясгийн бандар дөрвүүлж цэргийн шагж үзүүлж байсан юм төвтэй. За тэгвэл 1930 оны улсын баяр наадамд Савхан аймгийн Досон Цэнгэл сумын хриад цэргийн химээх Санж Мэтрийн шагж 15 дөрвүүлж Арслан цолтойд дөрвүүлж авраг болсон байх магадaltaй гэж сүүлийн үед бүх судлаачид үзэж байгаа. За Босоо бандар Арслан 9 давж үзүүлсэн юм төвтэй. За 1931 онд улс хувьсгалын төвд 10 жилийн ойнх баяр наадамд Улан аймгийн Бугц сумын угуул цэргийн урандаа Монголын Бэх очирсан дөрвүүлж Савхан аймгийн Идэр сумын хриад Маамын лагва үзүүлсэн. За хинхэн шуудаг университет болсон. Мушигла бүрэн төгс. За давхар шуудаг университет татаад мордлоо. Мордох нөмөрлөө. За энэ дэрх гээд байсан да бүрэн төгсөөс. За өстө хорьсон ч мордно, хороогүй ч мордно гэдэг сая. За мордоо татууллаа. За 1932 оны улсын баяр наадамд Төв аймгийн Дэлгэр хаан сумын хриад Молиг үргэд химээх Хижидим Баточир Арслан дөрвүүлж
Аранхан аймгийн гашаад тэр үеийн лүн сумын хряад цагдаа хэмээх долгорын содмон зан үзүүлж байсан. 1933 оны улсын баяр наадамд Сэлэн аймгийн Завхан аймгийн Идэр сумын хряат улсын арслан Маамын лавгарсан дөрвөлж Сэлэн аймгийн Цагаан нур сумын хряат улсын арслан Боохо хэмээх дамжин сүрэнгийн данзан үзүүлж байсан. Бол 1934 оны улсын баяр наадамд Аранхан аймгийн Өлзий сумын хряат улсын арслан Өөлтийн улаан үзүү хэмээх хүрлийн дэлэг арслан дөрвөлж Мөнгөн мөртийн чимэд арслан үзүүлж байсан. 1935 оны улсын баяр наадамд Төв аймгийн Мөнгөн мөрт сумын хряат улсын арслан Лувсан мөрийн чимэд дөрвөлж Аранхан аймгийн Цэнгэр сумын хряат улсын зан Шарвын гомсрон үзүүлж байсан бол 1936 онд Оддын хувьсгалын 15 жилийн анх баяр наадамд Дарнод аймгийн Чойвэлсэн сумын хряат улсын арслан Хумбаан харгамыг Тамживын балсан арслан дөрвөлж Мөнгөн мөртийн чимэд арслан үзүүлсэн. 1937 оны улсын баяр наадамд Дарнод аймгийн 3 загал сумын хряат улсын арслан Шагдрын гэлэг арслан дөрвөлж Аранхан аймгийн Хайрхан сумын хряат Аа тэмээх товчингийн Лувсан жамс арслан үзүүлсэн. 1938 оны улсын баяр наадамд Аранхан аймгийн Жаргалан сумын хряат улсын арслан Эрээн хайрх тэмээх Баатрын төрөв арслан дөрвөлж Уранхан аймгийн Тарагт сумын хряат 10 хэрийн жижиг банд гэж алдарсан Сэдвийн банд арслан үзүүлж байсан. За улсын зан аригч аймгийн арслан бүрэн төгс нар баруун талаараа дөрвөлжин золгоод шуудганы давхар барьцсан дүрдсэн байна да. За эндээс бол хаялцаж болох талтай. За өөрөө бол шуудганы барьцаан жилж тавиулаад шуудганы барьцаа шахад төрөх юм уу мордох юм их бол бүрэн төгс хийхийг бодож байгаа. За тийм учраас шуудганы барьцаан тавихгүй бол хичээж байгаа бах улсын зан аригчаа. За шуудганы барьцаан тавиулахгүй жигээл байна. Аригчаа зан тавиагүй л байгаа. За аригчаа зан бол шуудганы барьцаанаас тун сайн барьсан байгаа. За одоо хин бияртай хин гарын атгал сайтай л одоо шуудганы барьцаанд андсчүүлдэн шүү дээ. За жигээ тавилдсан дан шуудганы барьцаа. Өөрөө бас бүрэн төгс тавьчихлаа. За барьц ударчлаа. За одоо зүүн талаараа золгондоо зүүн талаараа бол аригчаа за илүү их сайн барилдах талтай. Бүрэн төгс бол угаасаа баруун талтай барилддаг. За аригчаа зам бол бас баруун талтай зүүн талтайж барилдана. За төрийн баяр наадамдаа дөрвж үзүүлж байсан бүхчүүдэн та бүхэндээ энэ завсар бас үргэлжлүүлэн ярьж танилцуулж бай гэж бодож байна. 1939 онд Ардын хувьсгалын 18 жилийн анх баяр наадамд Булан аймгийн Сэлэн бүрэн сумын хряат Монгол улсын ууган авиата мэрчин дархан авраг Бадам дэргийн төвдөн нор чангуудаагаан дөрвөлж Завхан аймгийн Идэр сумын хряат улсын арслан Уртгар тэмээх Маамын лагу арслан үзүүлсэн. 1940 оны улсын баяр наадамд Ховд аймгийн Буянт сумын хряат Монгол улсын арслан Шарвын Ванчинхүү Ховдын жижиг Ванчинхүү гэж алдарсан Шарвын Ванчинхүү арслан дөрвөлж Дарнод аймгийн 3 Чойвэлсэн сумын хряат улсын арслан Гулзгай хэмээх учрлын дамжаа үзүүлж байсан дүүхтэй. За зүүн талаараа дөрвөлжин долгосон. За эндээс аригчаа зан явна да. Шуудганы барьцын жиж тавиулаад тойрохыг бодох байх наа. Зүүн тал руу тойрно. За шуудганы барьцын жигээ тавиулсан. За бүрэн төгс давууллаа. Аригчаа зан давуулсан. За давуулахт нь суган дэсэж мордох төглөө бүрэн төгс. За догмэд нь тулцсан шахаа түрээ төөндөө. За эгмэд нь толгоогоо шагаад их л зүв барилж байна да бүрэн төгс. За ингээ шахаа түрээ төөчих юм болж бас хэцүү шүү дээ аралтай хүн чинь. Ер нь шахаад түрж хөөдөг дөө. Шуудгнаас усаан элдэн. За ингэж огж байгаа л тэгэл чээж нэг өндөлгээд авах юм бол тэгэл түрээ төөн шүү дээ. Тийм учраас чээжэн доор мөрөө лав шааж их хэрэгтэй улсын зарагчаа бол.
аригчаазан давхан мөрөө оруулж хэрэгтэй юм байгаа юм да. За бэлсэдэрлээ. За 1941 онд улс өсгөлийн төвд 20 жилийн онгих баяр наадамд дархан аварга төвдөн дорж 2 удаа гандрүүлж улсын авраг хэмээх хэрхэм сайхан цолон төрж байсан бол Дорнод аймгийн галахгүй сумын хөрья улсын аслан хасын өлзий сайхан аслан манай Эрдэнэч Арслангийн эцэг өлзий сайхан аслан үзүүрлж улсын аслан цолыг бүтсэн дүүхтэй 1942 оны улсын баяр наадамд Харанга аймгийн хайрхан сумын хөрья 1942 оны улсын баяр наадамд Савхан аймгийн Сант Маргал сумын хөрья улсын арслан Шагдрын Сандсүрэн Хөвсгөл аймгийн Дүнэл сумын хөрья улсын арслан Хужаа хэмээх хөлзөйтийн Жүвтэм сүрэн арсланаар шалгаран үлдэж Жүвтэм сүрэн арслан дөрвөлж Сандсүрэн арслан үзүүрлэж хоёулаа улсын арслан цолыг бүтсэн түүхтэй 1943 оны улсын баяр наадам Дархан аймгийн хайрхан сумын хөрья лувсан жамс арслан дөрвөлж Мөн сумын хөрья улсын арслан Суугаа хэмээх Цэндэж соддор арслан үзүүлсэн 1944 оны улсын баяр наадамд Мөн Архан аймгийн хайрхан сумын хөрья Монгол улсын даян аварга Сэдэн доржин Чимэд Өчир аварга дөрвөлж Дархан аварга Төвдөн дорж үзүүлсэн энэхүү 43-44 оны улсын баяр наадамд Дархан аймгийн хайрхан сумын мөчүүд дараалан дөрвөлж байсан түүхтэй 1946 онуудын улсын баяр наадамд Дархан аварга Төвдөн дорж 3-4 удаагаан дөрвөлж даян аварга Чимэд Өчир Дархан аварга Төвдөн дорж нар Дархан аварга улсын аварга Цэвэн аваргад үзүүрлж байсан юм түүхтэй. За 1947-48 онуудын улсын баяр наадамд Говьт аймгийн Жаргалан сумын хөрья Монгол улсын дархан аварга Шарвын Батсойр 2 удаа дөрвөлж Хурхан аймгийн 30 ус сумын хөрья улсын арслан Гялдангийн Цоодлон 2 удаа үзүүрт үлдэж байсан. 1949 оны улсын баяр наадамд Баян-Хонгор аймгийн Богц сумын хөрья улсын арслан Багмын Аюуш дөрвөлж дархан аварга Шарвын Батсойр үзүүрлсэн бол 1950 оны улсын баяр наадамд Хархан аймгийн хайрхан сумын хөрья даян аварга Сэдэн доржин Чимэд Өчир дөрвөлж Хөвсгөл аймгийн Дүнэл сумын хөрья улсын арслан Өлзөйтийн Жүвтэм сүрэн арслан үзүүлсэн 1951 онд улс өсгөлийн 30 жилийн түүхтэн баяр наадамд 1024 бүх хорилдоход Хөвсгөл аймгийн Цагаан Үр сумын хөрья улсын аварга Жамсрангийн Цэвэн арвдан дөрвөлж Дархан аварга Төвдөн дорж үзүүлсэн 1952, 53, 54 онуудын улсын баяр наадамд Булан аймгийн Сэлэн бүрэн сумын хөрья улсын дархан аварга Бадамдэргийн Төвдөн дорж 5-6-7 удаагаан дөрвөлж Дархан аварга Шарвын Батсойр даян аварга Чимэд Өчир улсын арслан Сэрэн эдэмдийн Бадам Сэрэжид нар өсөр улаацалдж байсан түүхтэй 1955 оны улсын баяр наадамд Төв аймгийн Баянбараад сумын хөрья улсын арслан Самдангийн Оргодол арслан дөрвөлж Булан аймгийн Дишиг сумын хөрья улсын зам Балжингийн Бадам үзүүрлсэн 1956, 57, 58, 59, 60 онуудын улсын баяр наадамд Өсгөл аймгийн Цагаан Үр сумын хөрья Монгол улсын дархан аварга Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Монгол улсын авиач жүжигчин Дарийн Дамдын аварга завсаргүй 5 удаа дөрвөлж Хурхан аймгийн Баянгол сумын хөрья улсын арслан Дэрэнбур хэмээх Сүнэрвийн Самдан жигмэд Монгол улсын дархан аварга Шарвын Батсойр Архан аймгийн Өлзий сумын хөрья улсын арслан Жалбуугийн Чойж сүрэн Сархан аймгийн Хашаа сумын хөрья улсын зан Аранзан хэмээх Цэндийн Гом бодорж нар одоо улсын баяр наадмын үзүүр улаацалдж байсан түүхтэй 1961 онд улс өсгөлийн төв 40 жилийн онгих баяр наадамд Булан аймгийн Сайхан сумын хөрья Монгол улсын аварга Сэрэдрийн Цэрэн аварга дөрвөлж Дархан аваргад Дамдын үзүүрлсэн бол 62 оны улсын баяр наадамд Хархан аймгийн Хотон сумын хөрья улсын арслан Далайн Жамс арслан дөрвөлж Хархан аймгийн Өлзий сумын хөрья улсын арслан Жалбуугийн Чойж сүрэн үзүүрлж байсан 1963, 1964, 1965, 66, 67 онуудын улсын баяр наадамд Төв аймгийн Эрдэнэ сан сумын хөрья Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Монгол улсын авиа тамирчин Монгол улсын даяар дурсагдах далай даян дархан аварга
жигжидийн мөнх хот аварга завсаргүй 5 удаа дөрвөлж дандан аваргын амжилтыг эвдсэн давтсан сайн жилүүдэд Архан аймгийн Гашяа сумын харьяат улсын арслан улам баярын мижид дорж Өвсгөл аймгийн Цагаан үр сумын харьяат улсын аварга чойжлын Бээжин Ус аймгийн Харгас сумын харьяат Архан аварга Хорлоогийн Баян мөнх улсын дархан аварга дандан нар түрүү улаацлаж байсан түүхтэй. За аюулдан дахиад барьцаан задлчихсан. Одоо зүүн талаар андар үжин золгож давхар шуудагдана. Баруун золгох юм байна. За шуудганы барьцаан жигээ тавиулах гэсэн. Зүүн гарынхын шуудганы барьцыг жиг тавиулах гээд. За барьцаан хин хинэнд барьцаан тавьчихлаа. За 1968 оны ардын хувьсгалын 47 жилийн гонх баяр наадамд Ус аймгийн Харгас сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн Баатар Монгол улс Оросын холбооны улсын гавьяа тамирчин улсын дархан аварга Хорлоогийн Баян мөнх аварга төрийн баяр наадамд анх удаа гандрүүлж Тархан аварга дандан үзүүлсэн бол 1969 оны улсын баяр наадамд 2 мөнх маань гасагдж Өмнөг аймгийн Манлай сумын харьяат Монгол улсын арслан гом баяушийн дэм үйлдвэрлэж Тархан аварга дандан үзүүлсэн тооцсон 1970 оны улсын баяр наадамд Өсгөл аймгийн Цагаан үр сумын Уйлган голын 3 дахь аварга Чойжлын Бээжин аварга төрүүлж Тархан аварга дандан үзүүлсэн 1971 онд ардын хувьсгалын төв 50 жилийн гонх баяр наадамд Тархан аварга Баян мөнх аварга төрүүлж Дархан аварга Монгол улсын даян аварга Булан аймгийн Сайхан сумын харьяат Сэрэтрийн Цэрэн аварга үзүүлсэн 1972 оны улсын баяр наадамд Дархан аварга Баян мөнх аварга төрүүлж улсын Дархан аварга мөнх бод үзүүлсэн 1973 оны улсын баяр наадамд Дархан аварга Баян мөнх аварга төрүүлж Төв аймгийн Батсан бүр сумын харьяат улсын арслан бүрбийн давгсрын анх удаага үзүүлсэн 1974 оны улсын баяр наадамд Төв аймгийн Эрдэнэ сан сумын харьяат улсын дархан аварга мөнх бод 6 дахь удаагаар дөрвөлж Дархан аварга Баян мөнх үзүүлсэн 1975 оны улсын баяр наадамд Дархан аварга Баян мөнхөнд дөрвөлж Дархан аварга мөнх бод нь үзүүлсэн 1976 онд ардын хувьсгалын 55 жилийн гонх баяр наадамд Төв аймгийн Ухтаал сайдам сумын харьяат улсын аварга Давгсрынгийн Хадбаатар анх удаагаар дөрвөлж Төв аймгийн Батсан бүр сумын харьяат улсын арслан Давгсрын үзүүлсэн 1977 оны улсын баяр наадамд улсын дархан аварга Баян мөнх аварга төрүүлж улсын арслан Давгсрын 3 дахь удаагаар үзүүлж байсан. За тэгвэл 1978 оноос Хөвөрханг аймгийн Наринтэй сумын харьяат Монгол улсын хөдөлмөрийн Баатар Монгол улсын гавьяа тамирчин Монгол улсын даяар дурсагдах талай даян дархан аварга даш доржин Цэрэн дахь аварга анх удаагаар төрүүлж улсын дархан аварга мөнх бод үзүүлсэн 1979 оны улсын баяр наадамд улсын дархан аварга Баян мөнх аварга төрүүлж улсын аварга Хадбаатар үзүүлж байсан 1980 оны улсын баяр наадамд дархан аварга Цэрэн дахь аварга 2 удаагаар төрүүлж улсын даян аварга цолыг хүртэж улсын аварга мөнх бодод дахин үзүүлсэн 1981 онд улс хувьсгалын түүхт 60 жилийн гонх баяр наадмаар Ус аймгийн Харгас сумын харьяат Монгол улсын Алдар төв Хорлоогийн Баян мөнх аварга төрүүлж улсын дархан аварга Цэрэн дахь үзүүлсэн 1982 онд ардын хувьсгалын 61 жилийн гонх баяр наадамд улсын дархан аварга Баян мөнх аварга 9 дахь удаагаар төрүүлж Ус аймгийн Давс сумын харьяат улсын арслан Мядгийн мөнгөн онис анх удаагаар үзүүлж байсан 1983 онд ардын хувьсгалын 62 жилийн гонх баяр наадмаар болон 1984 онуудын улсын баяр наадамд улсын дархан аварга Цэрэн дахь аварга 3-4 дахь удаагаар төрүүлж улсын аварга Хадбаатар улсын арслан мөнгөн нар үзүүлж байсан 1985 оны улсын баяр наадамд Хөвөрханг аймгийн Баян өндөр сумын харьяат улсын арслан Баяндын Ганбаатар улсын ачин цолтой шууд төрүүлж улсын арслан цолыг хүртэж улсын аварга Хадбаатар үзүүлсэн бол 1986 онд улс хувьсгалын 65 жилийн гонх баяр наадмаар улсын аварга Хадбаатар 10 жилийн дараа дахин дөрвөлж улсын аварга гэмээр хэрхэм цолыг хүртэж Тархан аварга Цэрэн дахь мөн үзүүлж байсан. 1987 оны улсын баяр наадамд улсын дархан аварга Баян мөнх 10 дахь удаагаар дөрвөлж нэгэндээ дамжилтыг тогтоож улсын аварга Цэрэн дахь үзүүлж байсан.
Тэгвэл 1988 оноос эхлэн Хинтэмгийн үндэрлэгэр сумын Харьяат Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын авиа тамирчин Монгол улсын даяар дурсагдах талайдын дархан аварга Бадман Нямбугийн Батэрдэн аварга төрүүлж гэлсэн 1988, 1989, 90 онуудын улсын баяр наадамд улсын аварга балжины улсын дархан аварга цэрэн тогтох нарыг дараалан дөшөрөө дуулж 3 удаа төрүүлсэн 1990 оны Монголын улс төвчөөний 750 жилийн ондан шиг их баяр наадамд 4 дахь удааг төрүүлж улсын дархан аварга цолыг хүртсэн 1991 онд ардын өсөлийн төв 70 жилийн онх баяр наадамд Увс аймгийн Наранбулган сумын Харьяат Монгол улсын ардын багш Монгол улсын авиа тамирчин улсын аварга Одовагийн Балчин юм төрүүлж Баян-Хонгор аймгийн Баян-Овоо сумын угуул нэслийн Налах төргийн Харьяат улсын гэрэл хонцгийн сүх хот үзүүлсэн 1992, 93, 94, 95, 96, 97, 98, 99 онуудын улсын баяр наадамд Хинтэмгийн үндэрлэгэр сумын Харьяат өхөө улсын дархан аварга Батэрдэн завсаргүй 8 удаа төрүүлж шин дэдэмжилтийг тогтоосоо. За энэ жилүүдийн баяр наадамд улсын арслан мөнгө хэрдэн 5 удаа үзүүлж байсан бол сүүлийн 2 жилийн наадамд нь улсын аварга сумын авалзар 8 давж үзүүлж байсан түүхтэй. За одоо хоёр бүхэл давхар шуудыг нээвэлснээс хин хин нь 2 удаа золгоод хайлцаж чадлагүй барьц салсан одоо шод зүүн талаараа дөрвөлжин золгох юм байна. Сая баруун дөрвөлжин золгосон одоо зүүн талаараа давхар шуудыг нээвэлснээс барилдан за энэ барьснаас хайлцахгүй бол тэгээд одоо хайлцах барьсан гэж барилдахар болно. Энэ бол шахааны барьц дуусч байгаа гэсэн үг ээ. За 2001 онуудын улсын баяр наадамд Төв аймгийн Сэргэлэн сумын Харьяат Монгол улсын авиа тамирчин Монгол улсын даян аварга Агван самдангийн сүх хот аварга дараалан төрүүлж улсын арслан аварга цолуудыг дараалан хүртсэн. За нэг мушига дутуудлаа. Тэнцэр болдуулаад тогтоочлоо олсон зан аригчаа. За энэ бүрэн төгссөн баруун хөл бол их л ойрхон харагдаад байх юм. Бүрэн төгс мушиглаа дотор идээд ардын суулгачих бол юм. Болмоор харагдаад байх юм. Гэвч аригчаа зам бол нэг хитэн мөхийг хийгээд байж байгаа харагддаг бай. За давуулцаа. За давуулж өрөх юм бол харин даастай гуйдан хутхан. За бүрэн төгс нэг зүүн талдаа мордох гэж дутуудлаа. Баруунгаар нь ламхан сугдсан байна да. Их эвгүй сугдуулсан байна аригчаа за. За сугдаад мордлоо. За яг барьцах агшинд нь мордоод аймгийн арслан бүрэн төгс тавж. Зайгүй улсын баяр наадамдаа төрүүллээ. За ингээд аймгийн арслан солноос шууд төрүүллээд уснуур дэвжээний Увс аймгийн мөхчүүд төрийн баяр наадамд 3 жил дараалан төрүүлж бас нэгэн одоо өвөрмөс амжилтыг үзүүллээ. За ингээд Увс аймгийн давсан Харьяат Алдар спортын гороо Дулааны 4-р цэглэг анстан төрийн чил компани Уснуур өвгийн дэвжээний бүх аймгийн арслан бүрийн бүрэн төгс 9-5 дөрвөлж Монгол улсын арслан сулны болцлыг хангалаа. Харанга аймгийн Булган сумын Харьяат нийслэлийн хөдөлгөөнд хэрэглүүлийн газар Макс группийн бүх улсын зан аригчаа 8 даван үзүүлж улсын гарц сулны болцлыг хангалаа. За ингээд бүгчүүдээр шавлгүй байж байгаа төрийн үзүүрийн бүгчүүд дахиман аваад төрийн 9 цагаан дугаан тойроод тугандаа мөргөж ажиллаа. Дурсгалын 6 татуулаад төвийн дэрт гарах ёстой. За уснуур дэвжээний бүгчүүд Арангаан бүхэлх дэвжээний бүгчүүд баярлахаас яах вэ? За аригчаа зам бол бас сайхан цолыг бүртлээ. За нэг алгасаад улсын гарц султныг нэ тогтно гэдэг бол том сайхан цолоо. За ингээд бол одоо аймгийн арслан солноос улсын баяр наадамд сайхан төрүүлсэн энэ амжилтыг сүүлийн жилүүдийн баяр наадамд байгаагүй амжилтыг бол үзүүлж төрүүллээ. За 1920 30 40 оны баяр наадамд бол улсын золгүй бүх төрүүлж улсын арслан зол өртөж байсан түүхүүд байдаг. За улсын зан аригчаа 8 давж үзүүллээ. Төрийн 9 цагаан дугаан тойрон
Эмдэвсээр явж байна. Ингээд хоёр хүүхэн маань бол 9 хөл цагаан дүгнийхээ өмнө дурсгалын 6 татуулна. За дараа нь одоо дээлэн өмсөж яваад тэгэл одоо төвийн дэрт гарна да. Тэгээ төрийн их баяр наадамдаа дөрвүүлж Монгол улсын ерөнхийлөгчөөсөн төрөө бүхийн байшаагнал дээр нь хамгийн хүндэттэй солиулах улсын арслан цол улсын гарь солныхон энгэрийн дэмдэг үнэлхийг гардаж явнаа. За энэ бол үнэхээр баяр наадмын оргил торгон агшин байдаг. За хоёр бүхийн барилдааныг дахиад харъя. За улсын зан аргичаа шуудгны барьцаан тавиад ер нь барь задрах болов гэж яахан тайвширсан болов да. За тэгэнгүүт л одоо зүүн талд нь баруун хөлөөрөө шууд мордоод одоо гიშгдлэг үлгүй хойш суулгачихлаа. За үнэхээр өнөөдрийн баяр наадам босоо үлдэх хөвтэй байж аймгийн арслан бүрэн төгс гэдэг Увс аймгийн давс цуманд 1988 онд төрсөн луу жилтэй энэхүү өнөөдрийн энэ баяр наадамд үнэхээр босоо байж төрийнхээ баяр наадамд анх удаа дөрвөлж улсын арслан гэдэг сайхан цолны эзэн болж байна. Цаашдаа олон жил наадамчин олон баярсан барилдах үзээ. Олон жил төрүүлэх байхаа гэж би бол одоо итгэл төгс хэлж үнэхэрийн одоо чадах юм шиг санагдаж байна. Ягаад гэвэл 1988 оны 76 оны луу жилтнүүдийн дараачин үе 1988 оны луу жилтнүүдийн үе үнэхээр ирсэн юм шиг бодогдож байна. За цаашдаа бол одоо олон дөрвөлөх байхаа гэж наадамчин олон бас миний адил өсөн хүлээж байгаа хаа. За ингээд төрөө үзүүрт шалгарч үлдсэн хоёр бүхэн маань дээлэн өмсөд төв индрийн зүг ханднаа. За төрийнхээ баяр наадам төрүүлээд үзчихсэн улсын арслан Гамбат дээлийнхэн захыг маш гал өсөж байгаа. Дээлийн өмсүүлж байна. За одоо шүүрсэн байдлаас хоёр бүхийн барилдааныг дахин харъя. За аймгийн арслан бүрэн төгс шуудгны өрцийн жигээ тавиулсан. За нэг бушигсан байна сугдаж бушгаа дутуудлаа. За аригчаа шуудгны өрцөнд тавиад өөрийнх нь шуудгны өрцийг тавиулан готам давуулсан. За давуулаад өрийн гут нь сугдаад ирсэн. Сугдаж ирээд мордох гэсэн байна. Аймгийн арслан бүрэн төгс. За шуудгны өрцийн чи тавиулан гутаа шууд дараад мортчихсоо. За энэ мэхээр энэ ч одоо галцаа авахгүй шилдэг сайхан бүхчүүдийг дараалан өвдөг шороод дуулж өдөр дөрөв бөхөр додорч байна. За Гамбат арслан чи өөрөө дөрүүлсэн юм шиг баярлж байна да. Ер нь алын бүхчүүд нь төрүүлсэн болохоор одоо дэвжээний бүхчүүд баяр тайж ухаас яах вэ? Өөрөө одоо төрийн баяр наадамдаа төрүүлээд үзчихсэн улсын арслан Гамбат элийн давчилж зогсож байгаа бол бас л их сонин сайхан дүр зураг харагдаж байна. За улсын зан аригчаагийн цолыг бол дээлийг одоо улсын гарсан мөнгөн зоож өмсүүлээд явсан одоо хоёр бүх төвн дэрт гарнаа. За дээр үед одоо спиртээ хөрөн хөнгөөр гараа авчиулаад төв зингэл хүрээлэнгийн төв асарт гараа зогсож байх ч бас бүхний сайхан хөл тавилан гэж манай алдар давар уучлж ирсэн байдгийг. За түн шиг одоо ингээд төрийн баяр наадамдаа дөрвөлж үзүүлээд төв эндэрт гарч Монгол улсын төрийн дэргүн Монгол улсын ерөнхийлөгчөөсөн одоо төрүүлж үзүүлсэн бүхийн байгаан. За хамгийн гол нь одоо хүндэттэй сайхан цол улсын арслан улсын гарь цолныхон энгэрийн дэндэг солны үнэмлэхийг гардаж явна гэдэг бол үнэхэрийн одоо сайхан мөчөө. Тэр хүний амьдралыг алдсан хамгийн баяр сайхан мөчөө гэж ингэж бодож ойлгож байна.
За одоо Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ноён цагаан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг уншиж сонсгоно. Улсын арслан, улсын харилцал болох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг уншин сонирхолдуулах гэж байна. Төрийн ордон Улаанбаатар хот улсын гарь хол болох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1, үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1, 7-р зүйлийн 7-гийн 1 дэх хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь үндэсний их баяр наадам их Монгол улс байгуулсны 806 жил ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд 8 давсан Архангай аймгийн Булган сумын харьяат хүч спорт хороо нийслэлийн хөдөлгөөн тэргүүлийн газар Макс групп бүх бүлэг дэвжээний бүх дамбын арагчаад улсын гарьд цол олох сугаа зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2012 оны 7 дугаар сарын 12 дугаар 143 Төрийн ордон Улаанбаатар хот улсын арслан цол олох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1, үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6-р зүйлийн 6-гийн 1, 7-р зүйлийн 7-гийн 1 дэх хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь үндэсний их баяр наадам их Монгол улс байгуулсны 806 жил ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд 9 давс төрүүлсэн Увс аймгийн Давс сумын харьяат Батлан хамгаалах яамныг алдарт спорт хороо Олимпик дээд сургууль Дулааны цахилгаан станц 4 хувьцаат компани Увс нуур дэвжээний бүх хөрвийн бүрэн төгс улсын арслан цол олох сугаа зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж Эрхэм хүндэт наадамчдаа ингээд улсын ард цолны боловсронгосч төрийн баяр наадамд 8 давж үзүүлсэн дамбын аригчаад Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж өзөр бүх юм бай алдад цэнхэр хадаг Монгол улсын ард цолны ингэрийн тэмдэг цолны үнэмлэхийг гардууллаа. Одоо улсын баяр наадамдан 9 давн төрүүлсэн Увс аймгийн Давс сумын харьяат хөрвийн бүрэн төгс улсын арслан цолны ингэрийн тэмдгийг Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж сүүжигч байна. За ингээд улсын арслан цолны ингэрийн тэмдэг цолны үнэмлэхийг одоо төрүүлсэн бүхийн алтан хүндлэл за ингээд төрөө бүх юм бай алдад цэнхэр хадагтай хамт гардуулж байна. За энэ бол эдээ будааны дээж төрөө бүх юм бай байдаг. Дээрээс нь бол Монгол улсын засгийн газрын тогтоолоор мөнгөний шагнал болгодог. Төрөө бүхэд 15 сая төгрөг, үзүүр бүхэд 10 сая төгрөгийн мөнгөний шагнал болгодог. Энэ шагналыг бол маргааш уяаштын наадам дээр бол гардуулж гинэ. За ингээд төрийн их баяр наадамдан дөрвж үзүүлсэн мөгчүүдэд улсын их хурл засгийн газрын гишүүд эрхэм хүндэттэй төрийн гишүүдүүд одоо баяр хүргэж үнсэж байна. За наадамчин болон үнэхээр сэтгэл дүүрэн баг шиг байна. Шин сайхан золднуудыг үлгээж явлаа. За үндэсний их баяр наадмын 128 бүхий барилдаанд төрүүлсэн Хөрхангай аймгийн нарийн тэлсмийн харьяат Бачаргалын 5-д оржид алтан медаль төрөө бүх юм байг гардууллаа Монгол улсын ерөнхийлөгч. За мөн үзүүрлсэн Гинт аймгийн Мөндөдлгөр сумын харьяат Аврал лицей сургуулийн сурагч ан зоригт мөнгөн медаль үзүүр бүх юм байг гардууллаа. За ингээд өсвөрийн бүгчүүддэн баяр хүргэж байна. Энэ бүгчүүдээс л одоо ирээдүйн алдар султнууд хэдэн жилийн дараа ингээд одоо бүрэн төгс аригчаа шиг ингээд ерөнхийлөгчийн зарилгаар улсын золог бүтэж аваад ингээд явж байгааг бол одоо үгүйсэх аргагүй юм аа. За ингээд үндэсний их баяр наадам их Монгол улсын 806 жил ардын хувьсгалын 91 жилийн улсын баяр наадмын ажиллагааг хааж Монгол улсын ерөнхийлөгч Захаагийн элбэгд орж үгэлэхэд бэлэн боллоо. Эрхэм хүндэт наадамчдаа хүндэт зочдоо дэлгэр зуны өнтөө сайхан энэ өдрүүдэд Монгол төмний баяр наадам сайхан болж өндөрлөж байна. Хөлөг мордын шандас аргамаг харваач олны цэцмэргэн
хүчил хөгчүүдийн бяр тэгш байж наадам сайхан боллоо. Энэ жилийн наадам Монгол түмэндээ их эрч хүч, буян хишиг, аз хиймроо хайрлаа. Монголчууд биднийг бие засах, гэрээ засах, төрөө засах их үйл хэрэг огтон хүлээж байна. Их орондоо ихийг хийж бүтээж, аз жаргалтай тэгшдүүрэн сайхан амьдрах он жилүүд ирж байна. Хүмүүр дор бүрнээ хичээж, эвэй, шудраг байдлыг эрхэмлэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажилвал бидний улс гэр өөдлөн дэвжих нь гарцаагүй. Монголынхоо сайн нэрийг өндөрт өргөж, улс нийтээрээ хөгжин дэвжих нэгэн зорилгод нэгдэж, амжилт бүтээл арвинтай байхын өлзийт өрөөл өргөж, энэ жилийн баяр наадмын ажиллагаа өндөрлөж байгааг уламжилъя. Монгол хүмүүрийн аз хиймэр өдрөг, буян заяан тэгш, ажил үйлсэн дэлгэрч явах болтугай. Миний Монгол мөнх оршгэ. Хөгжил морьтойгоо ажилласаар төв тэнгэл хүрээлэнд орж ирлээ. наадамчлаа. Ийхүү эдгэр Монголын наадам дэнж хотойлон эглэж дээд тэнгэрийн нарыг азардад ирсэн өндөрлөж байна. Монгол улсын төрийн шагналын яруу найрагч дундын зорж нэгэнтэй хэлсэнчлэн морьтойгон баяа гэвэл уурхтайгон бай. Монголтойгон баяа гэвэл зоригтойгон бай. Газартайгон баяа гэвэл хилтэйгэн бай. Авьяатайгон баяа гэвэл хилтэйгэн бай. Бурхантайгон баяа гэвэл суултайгон бай. Буянтайгон баяа гэвэл малтайгон бай. Найртайгон баяа гэвэл дугууржтайгон бай. Наадамтайгон баяа гэвэл баян мөнхтайгон бай. Сүртайгэн баяа гэвэл Сүхбаатартайгон бай. Түмэнтайгэн баяа гэвэл өөртойгон бай. Түүхтайгэн баяа гэвэл Чингистайгэн бай гэж хэлсэн ч дэмдээ. Ийхүү эдгэр Монголын наадам дүүрэн дэлгэр сайхан өндөрлөж байна. Хангайн цэнхэр уус баярын өнгө татаж уйлж эргэсэн мордын тоосноос сугарч үлдээгүй наадам хүлээсэн айраг наадамчдын тэнгэл дисэж хувилгаан дэлхий гойчл бүхнээ умарсаагүй наадам ээжин хүүгийнхээ дээлийн захыг мушигтад эрэмгийн бүхний мэхэнд апын тэнгэр нь харьяагүй наадам мөнх тэнгэрийн наран саран газартаж шуулсан наадмын өнөдрүүд морь Монгол боров ууныхаа шуранхайд багтсан наадам бүлгмөрдийн түлсийг амлан баярлалаа. Хүй зата ахан дүүстэйгээ хуйчлан цэнгэлээ. Хүчил бөхчүүдийн хиймэнд мэсний баярлаж заяа тэгшэрлээ. Хурдан сурын ирчхий хараагүйсэн
сэдвэр ангайхуулж, урдам мөрдийн тоос тэнгэрт тулан бадамдаж, эсгэр нь шуугах сум нь алддаггүй байгаан онож, энэ ертөнцид Монгол наадам өндөрлөж байна. 800 литртээс миний өвгөд нар хур тэгширсэн энэ өдрийг сонгож, 8 зүгийн улсыг атаархлал, могоон дэлхийг баясдал, цог хиймэртэй сэнгэж ирсэн өдгөө. Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт наадамчнаа, ийхүү ардын хөлсгөлийн 91 жилийн их Монгол улс үүсгэн байгуулагдсны 806 жилийн төр улсын их баяр наадам түмэн сайхан баяртайгаар дүүрэн дэлгэр өндөрлөж байна. Нартай хуртай миний Монголын наадам ийхүү дэлгэр сайхан өндөрлөө. Монгол төрийн бэлэгдэд 9 хөлт цагаан туг наадмын дэвжээнээс төрийн ёслолын ордны зүг хөдлөх цаг нэгэнт болжээ. тэнцээжүүлсэн өргөн төмнөн хөлсөн нэвчээж дархалсан өнөөгийн бид ханагар зоонд нэрхэлсэн өнөөдөр бусдын нүд сэтгэлийг баясгасан Сихэрч умартын нэгэхэн зуурд сэрэмжалтан болон гойрчиг мэн сэвтэж гомдох нь дэндүү амархан сэтэрхтэй ариухан талминуу Уурдмэрт шинч баян урянхай Урхан халдууны чанхоройгоос өрдөчөн гуамарл тэнгис далай гэтлэн тэртэгээс ирэхийг үзвэ Галав эртийн тэр цагаас олон жаран улирч газарт ивэгдсэн олон баатар тэнд төрөв Тэвэд дэлхий тэдний өмнө дагжин чичирч сөгдөв тэд цөмөр тэнгэрт тэтгэгдсэн домогт Монголын үрс садажгуу Ачид ихийн алтан заадал салгаж авизын одыг атхан хүү төрж байна энэ Монгол Ачаа тингийн хүндийг тааруулж атан тэмээний бурамтаг сунган нүүдэлж байна миний Монгол Азийн дөрвөн бэрхөрхөн алаг мэлхий урж Аавын гэрийн хоймор яахан үрс наадан суун энэ Монгол ачид төрийн далбаан дээр алтан соёмб игнэгт заларч байна энэ миний Монгол
Анихыг мэдэхгүй эвийн хос загасны ансаг зөнх мөнхөд сэрүүн байна. Энэ Монгол Аз твийн цээжинд дэлхийн зүрхийг аштын заяатай манж байна. Миний Монгол. Үннүс-үннүгийн цагаас үе үлрэн игшгэлсэн. Хөндлөн хөхөвсний ширхэг тоолон цуурайлсан. Хөлгөн ихэд хуйлсын чимэг болон ярууссан. Хөвчд хоолон өвдөс хүмүүн хөгжим хөөмэ. Домогийн цэнхэр охторгүй долоон эрхэс гарагсийгч дотончлон эрхшээс мэт хөг хэмнэл хээр талыг эзэгнэн. Дорнын тэнгэр аргацсан сэлгүүн энхэн агшинж долгоо татуулан хөвөлдөх нуурын мандал мэт хоморхон. Жидийн наадмын өнгийг засч жигүүр хүлгийн тоосыг нэмж суман хүрний босоо хэмрийг өнөд дээдлэн сүлдэн заяат химэрмрэн шүтсээр миний ард түмэн сайхан наадлаа. Хангайн цэнхэр уус баярын өнгө татаж хуйларч эргэсэн мордын тоос ноосч сугарч үлдээгүй наадам. Хулицээсэн айраг наадамчдын цэнгэл эсэж хуйлгаан дэлхий хуучин бүхнээ умартаагүй наадам. Ээж нь хүүгийнхээ дээлийн захыг мушигхад эрэмгийн бүхгийн мэхэнд азийн тэнгэр нь харьяагүй наадам. Мөнх тэнгэрийн наран саран газарт чуулсан наадмын өдрүүд морь бүх Монгол гурав дууныхаа шуран хайнд багтсан наадам. Хүлэг мордын хөлсийг амлан баярлалаа. Үе залгаахан дүүстэйгээ хуучлан цэнгэлээ. Хүчит бүхчүүдийн хиймэрт мэлми баярлаж заяа тэгшэрлээ. Хурдан сурын ирчгийг хараагүй цэлгүй хүрайлж үе сайхан нутагт маань наадам сайхан боллоо. Хөх Монголын эрсэдгээр ан гайхуулж хурдан мордын тоос тэнгэрт тулан багандаж эсгэрэн шуугах сумн алдалгүй байгаан онож энэ ертөнцөд Монгол наадам сайхан өндөрлөө. 800-ны тэр тээдч миний өвгөд нар хурдгширсэн энэ л өдрүүдийг сонгож 8 зүгийн улсыг атаархтал ногоон дэлхийг баястал цог хэмэртэй цэнгэж ирсэн бүлгөө. Хуртай нартай миний Монгол наадам. Хурдтай цэцтэй миний Монголын наадам. Юсын хүлт тугаан өөдөө тэнгэрт залж ерөөлө буйны хиймара сэргэн санаа заяа тэгш сайхан Монгол наадам өндөрлөө. Сугаар Монгол олуула эвийг эвлэж цэнгэлийн жаргалд хамтдан хавтай жаргалтай сайхан наадацгаалаа. Ээлэр төгөлдөр орших үе шидийг олсон төмөн онны орчил саалтанд төгсөн мандахын сүрийг иргшээсэн их цагаан сүлдэндэн өргөн залбирьяа. Наран сарны гэрэлгэгэнд намжаа дэлхийг сүмэт сүлсэн номин хөхөд адайдал номхон сэтгэлийг бадраасан 9 цагаан сүлдэн юрон дуулая. Эзэн төрөлуга бат суйранд бадарч эрэлхэг дайчин мэт цаг үргэлжэд цэх оршсон. Эцэг дээдсийн үеэс 100 данжин мандаж эдгвэ бидний үед ч сүрж авсан ган гайхуулсан цог химрийн цагаан сүлдэндэн тахилан өргөё. Давхиа сайт хүлгийн дэд сүлдэнд намирсан Дайчин баатар ирсэн мөрөн дээрэн задарсан
Далайх төрийн чандам нэртэн болсон даяар Монгол улсын сүр хүчин оршсон гигэн язгуурт 9 цагаан сүлдэндэн мөргөн залбирая. Тэмүүжин Чингисийн үеэс тэвэ дэлхийд цуутай түмэн оны нухчаанд мянган бэрийг туулсан 9 өрлөг баатрын үеэс 8 зөвхөс алдартай ертөнцийн их хэмэрэгдийн сүнс сүлд уусан 9 цагаан тугандан мөргөн залбирая. ертөнцийг эзэлсэн баатруудын голд зүрхний тангараг Ерөөсөн өвдсийг өвчмийн дэн шингээсэн Ерөөд буян аривдсан хөх Монголын цагаан сүлд ерийн сэтгэлийг минь өндөр төргөн мандсан 9 цагаан сүлдэндэн ерөөд дуулан зориулъя. 9 шаргын хатиранд дэлгэр Монголон сэргээсэн 9 баатрын жавхаанд хүчин чадлан амилсан Ерийн олны бишрэлд өлзий хутаг норшсон ертөнцийн дээд шүтэн 9 цагаан тугандан мөргий. Цагийн ирэлхэг дайчдын омог зоргийг бадраасан садаг түүхийн нухчаанд гандаан үгүй мөнхөрсөн цацлын сүний өнгөөр үйлсийн ариуныг битэгдсэн цаст уусын оргил шиг хүршгүй өндөрт намирсан цагаан сүлд тандан хормой дэвсэн залбирая. Дэлхийн талыг эзэлсэн их гүрний сүлд дээдийн номыг бишрэгч ард түмний сүсэг дээвэртгэрийн өнгөөр өн үрд цайвалзагч дэлгэр их Монголын ирээдүйг бэлгэдсэн хиймэр дээдийн дээд шүтэн 9 цагаан тугандан залбирая. Шар газарганы хөвлөөр холбоо болгосон хэлэг бүгдийн эзэн болгосон хэмгүй олон дайсныг доройтуулан өгөгч гигэн язгуурт богд цагаан сүлд дор тахин мөргөё. Цагаан газарганы хөвлөөр холбоо болгосон хамаг бүгдийн эзэн болгосон хармай бүгдийн орон шимэг болгосон хартан дайсныг халилгүй доройтуулагч 9 цагаан тугандан залбирая. Хараа ихт цагаан сүлд зориг мэдэг ялгатугай. Хамаг дайсныг эзэлэн дарагч хамаг сэтгсэн зориг тусыг чандамн мэтэг үйцэтгэгч хатан хөвгүүнийг олзо болгогч хамаг улсын гавьяа болгогч богд эзний цагаан сүлд дор сөгдөн мөргөө. Эрхэм хүндэт наадамчдаа ийхүү ардын хувьсгалын 91 жилийн ой их Монгол улс үүсэн байгуулагдсны 806 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадам өндөрлөж байна. Их Монгол улс байгуулагдсны 806 жил ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид, инженер, техникийн ажилтнууд их орон даяар 45 дахь жилдээ шууд дамжуулан хүргэлээ. Шууд нэвтрүүлгийн ерөнхий редактор Магуны Эрдэнэбат, ерөнхий найруулагч Сингэрэн Сүхбаатар, найруулагч Лодойн Дуламсүрэн, Жигмитийн Батбаяр, Хүүхэгийн Адиагу, Төмөрбаатрын Баттулга, Сэрэн Надимдийн Отгон Дэлгэр, ассистент найруулагч Дашхүүгийн Болдбаатар, Баттогтхын Төмөрсүх, редактор Дашхүүгийн Баяр сайхан, морины тайлбарлагч Лаажавын Цагаан далай, Дорж сүрэнгийн Бат жаргал, Гард шувуугийн Отгон жаргал, Жандангийн Саран туяа. Зурглаачид намсран сүх болсон
төмөр тогтхын баяр жаргал, дүүдэн ванчин цогцол, даянгийн ан хоёг, тогмдын оюун бүрэн, содмондорчийн отгон жаргал, бүрв самбуугийн алтан үлций, ягмаржавын сэрж мэтаг, нэрийламятвын хэрэлэн, жамблын ням сүх, их баярын үлций, согт жаргалын зол эрдэнэ, даваадорчийн болор цэцэг. Нэвтрүүлэгч Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн дамдны цоодол, нэвтрүүлэгч Саран цэцгийн чимгээ, Бат хишгийн Ганбаатар, Бужгарын Гантигмаа. Дууны найруулагч Ядам цоогийн Ганган болдоо, Уланбаярын Ням сүрэн, Даваг доржийн Олгор сүрэн, Бат чулууны цогцолмаа. Вивиа станцын инженер Гомбос сүрэнгийн цогт, Ламжавын төмөр хоёг, Цэрэнгийн гам болд, Мөнх эрднийн давааням, Нармандахын пунцэг цэрэн. Туслах ган тулага, бүхийн тайлбарлагч, улсын ахлах тайлбарлагч, Бямбдоржийн Согтбаатар, Жолооч Ивановын амар жаргал, Бадам хандын эрдэнэ бэлэг, Жаминживын боржин хамтран ажилласан радио телевизийн сүлжээ улсын төсөвтөө үйлдвэрийн газар төв цэнгэлдэг хүрээлэнгийн хамт олонд хүн хүндэтгэл илэрхийлж байна. Та бүхэн сайхан наадаарай. Жаран долдор тайвшруулан дэв жин дэрэм